Франсуа Фенелон. Христэд итгэгч хүний төгс байдал. 4. Дотоод амар амгалан. Бурхныг эсэргүүцдэг хүн хизээч жинхэнэ амар амгалан гэдэлж чадахгүй. Энэ ертөнцид жинхэнэ баяр хөөр гэж байдаг бол зөвхөн цэвэр мэс чанартай хүнд л зориулагдах болно. Үнэн дээр дэлхийн ертөнц бүхэлдээ мэс чанаргүй хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн гайхамшиг, зовир шаналлаар дүүрэн байдаг. Гэвч Бурхнаас ирдэг амар амгалан нь дэлхийн өвдгөөс өөр. Тэр нь бидний хүсэл шунлыг дарагдуулж өгдөг. Мэс чанарыг маань цэвэр хэвээр нь хадгалж өгдөг. Энэхүү амар амгалан шудраг ёстой салшгүй холбоотой. Мөн энэхүү амар амгалан биднийг Бурхантай нэг болгож өгдөг бөгөөд уруу таталт хийгээд сорилтыг даван туулах хүчийг бидэнд өгдөг. Мөн бидний мэс чанарын цэвэр ариун байдлыг хамгаалж өгдөг. Уруу таталт нь биднийг бүрэн дийлж чадахгүй ч гэсэн үргэлж тодорхой хэмжээнд үр нөлөөгөө үзүүлж байдаг. Тийм учраас зүрх сэтгэлдээ бүрэн амар амгалан гэдлэхийн тулд Бурхны хүсэлд өөрийгөө бүрэн даатгах хэрэгтэй. Марта, чи мөн чих зүйлд санаа тавьж зовох юм да. Үүндээ ганцхан л юм хэрэгтэй билээ. Эзэн Иесус ингэж хэлсэн байдаг. Жинхэнэ эгэл даруй байдал. Бурхны хүсэлд өөрийгөө бүрэн даатгаснаар төрөх сэтгэлийн амар амгалан. Бурханд хандах хүмүүс чанарынхаа учир хөршийнхөө алдаа дутагдлыг төвчээртэйгээр хүлээн авах хандлага. Үнэн шудраг зан, гин бурууга хүүхэд мэс даруугаар хүлээн зөвшөөрч түүнийгээ засах хүсэл эрмэлзэлтэй байх. Туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг даах. Эдгээр зан чанарууд нь зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгахад нь хамгийн үр өгөөжтэй чанарууд юм. Олон зүйлийн хойноос зовж түгшиж байгаад нь бүхнийг Бурханд бүрэн даатгаснаар ирдэг түүний нэгүслийг хүлээн авч чадахгүй байгаатад нь холбоотой юм. Тиймээс бүх зүйлийг Бурхны мотор таатга. Тэгээд эхлээд зүрх сэтгэлээ золиос болгон түүнд өрг. Өөрийн бодол санаад өгнөлтөө үнс болгон хүсэж эрэлхийлэхийн оронд ямар ч эргэлзээгээр зөвхөн Бурхны хүслийг мушгиж чадвал тэр даруй та өөрт байгаа асуудлуудаа дахин санаа зовж эргэлзэж төвших зөвлөгөө болно. Үүний үрдэнд та нууж хаагч зөвлөгөө болж хянаж зохицуулах гэж хэд санаашрах зүйлж байхгүй болно. Энэ хүртэл та өргөж төвшөөртэй байж үзэл бодол зур сонирхолтой нь байнга өөрчлөгдөж, бусдад байнга дургуутсаж, өөртөө ч сэтгэл хангалуун бус, болгоомж үл итгэлслэр дүүрэн байсан байх. Оюун бодолд нь энгийн бас даруй болж төлөвшөх хүртлээр тань зөвхөн зовлон шаналлыг л төрүүлсээр байх болно. Та хичнээн үнэнч хичээл сэтгэлдээ байсан ч гэсэн энэ нь дотоод сэтгэл мэс чанараас ч нэрх зэмлэл буруудгалыг бүрэн дарж чадахгүй. Харин та зүрх сэтгэлээ Бурханд бүрэн даатгах юм бол амар амгалан болж ариун сүнсний баяр хөөрөөр дүүрэх болно. Бурхны ажлыг хийж буй атлаа хүн санаа тавигч нь золгүй ээ. Замчлах нэгнийг сонгохдоо та хүнийг бус Бурхныг харах ёстой. Хүнд жаахан ч гэсэн турших юм бол Бурхнаас ирэх нэгүсэлтэн тасалдаж, эргэлзээтэй нь улам ихсдэг. Ингэснээр өөрөө ч илүү зовлонтой болж Бурхныг ч бүр ихээр гонсойлгодог. Бид Бурхныг хайрладаг нь тэр ихлээр бидний хайрласантай холбоотой. Тэр биднийг үр хүүхдээ энэрх эцэг хүний нэгэн адил хайрлсан. Тэрээр бидний туйлын сул дараа гэдгийгч мөн шавраар бүтээгдсэнийг манж мэднэ. Тэр биднийг нүглийн зам төөрч явахд манд хайж олж ирсэн. Төөрсөн хургаа олохын тулд эцэж туйлцтлаа явдаг хончин мэд тэр биднийг хайж ирсэн. Тэр зөвхөн хайж олоо зогсоогүй. Олсныхаа дараа бидний болон бидний сул дараа байдлыг өөр дээрээ өрсөн. Тэр загалмай өгөх хүртэл дуулууртай байсан. Бүр тэр бидний загалмай дээрх өөхөх хүртлээр хайрлсан гэж хэлж болно. Түүний дуулууртай байдал нь бидний хайрлах хайрын нь илэрхийлэл байсан. Энэ хайр үнэхээр хүний сэтгэлийг дүүргэх юм бол тэр үед хүн мэс чанартай амар амгалан гэдэлдэг. Улмаар сэтгэлдээ хангалууныг олж аз жаргалтай болдог. Ийм хүн агуу байх, нэртөр, таашаал гэх мэт цаг хугацаа авч чадан уул мөргүй алга болдог ямар ч зүйлийн хойноос мөшгөхөө зогсоодог. Тийм хүн зөвхөн Бурхны хүслийг мөшгөх бөгөөд сүйт залуугийн ишлэгдэхийг хүлээн үргэлж сэргэг байдаг.